Гэхдээ 100 кг байгалийн ураанаас одоо 1 кг хөрөхгүй нь тийм ээ төлшүүлдэг. Бүр дахиад баруун 100 г хөрөхгүй л одоо энэ цөм хаягдал болдог гэсэн үг. Тэгээ хаягдал гэхээр хайчдаг юм биш. Тусгай нормистнаар хадгалдаг. Тэрнийг одоо ингээд дахиад цөмийн зэвсгийн түүхэд болгоод хэрэгэлдэг байх нь байна. Тэрнийг одоо дахиад шинээр одоо түлш болгож дахин боловсруулах энэ ажилд бас хэрэгэлдэг байх нь байна. За сайн байцгаана уу сонсогчдоо, үзэгчдээ. Хөгжингэр радиогийн ээлжит нэгэн шинэхэн подкаст эхлэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногийнхоо зочноо студидтэй урьж авчирсан. За өнөөдрийн зочноор шинжлэх ухааны паркийн захирал, за физикийн ухааны доктор Норвин Тэгш баяр манай студид ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За урилга өгсөнд баярлалаа. Танд бас өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Үзэгч сонсогчдод бас өдрийн мэнд хүргэе. За ингээд өнөөдөр таныг би студидтэй урьж авчирсны учир юу вэ гэхээр шинжлэх ухаан тань мэдхийн олон одоо сэдвүүд байгаа. Энэ дундаасаа за тантай маш ойр одоо насаараа хийсэн гэдэг шиг те энэ ажлыг хийсэн учраас таныг урьж авчираад энэ урааны талаар ярилцъя гэж шийдсэн юм аа. За одоо бол олон хүмүүс за урааныг тойроод хоёр талд гарчаал болон болохгүй гээл ярилцаж байгаа. Харин та бид хоёрын өнөөдрийн ярилцах одоо гол сэдв нь юу вэ гэхээр уран гэж юу юм? Ер нь ураныг хүмүүст одоо зөв ойлголтыг нөгөөд тий энэ талаар шинжлэх ухааны одоо ойлголтыг нөгөё л гэж урьсан юм аа. Тий ярилцъя гэж бодлоо л да, асууя гэж бодлоо. За та минь хаана ажиллаж исэн билээ дээ? За би энэ цөмийн эргийн салбарт одоо ер нь баг сургууль төгсөөл баг насаар энэ салбарт ажиллаж байна. За Монатом гээд цасрын төвд ашиг тултамлын төрийн бодлогын төрөмжт компанид мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, стратегийн газрын дарга, дэд даргаар ажиллаад дараа нь цөмийн эргийн агентлагийн дарга өгөөд цөмийн болон засгийн хяналтын улсын ерөнхий байцаагчаар ажилласан. Тэр үед олон улсын адмын эргийн агентлагийн Монголд бүр их төлөөлөгч хийжсэн. Дараа нь улсын геологийн төв лабораторид ажилласан. Одоо шинжлэх ухааны академийн директор физ технологи хүрээлэнд ажилласан. Эрдэм шилэгний ажилтангаар тэгээд энд бас доктороо хамгаалсан. За одоо бол шинжлэх ухааны паркийн захиргааны захирлаар ажиллаж байна. Улсын геологийн төв лаборатори цөмийн эргийн агентлагт дараагаар ажиллаж явах үедээ Монгол улс цөмийн эргийн салбар үүсгэн байгуулагдаад хөгжөөд 50 гаруй жил болоход цөмийн эргийн салбарын цөмийн технологийн лаборатори бол олон улсын стандартад одоо хэвшүүлээгүй байсан. Тэгээд чанарын олон улсын стандартыг нутагшуулж аккредитед болгосон цөмийн болон одоо засгийн хяналтын дозометрийн лабораториг олон улсын стандартаар итгэмжлүүлж дэлхийн хэмжээнд зөвшөөрүүлсэн гэсэн. Улсын геологийн төв лабораторид байхдаа бол урд нь итгэмжлүүлж исэн одоо Америкийн нэгдсэн улсын үндэсний итгэмжлэлийн байгууллага буюу American National Accreditation Board-оор дамжуулаад Монгол улсын геологийн төв лабораторийг чанарын, ур чадварын, референс материал үйлдвэрлэгчийн 3 стандартыг нэвтрүүлээд дэлхийн аль ч улсад манай улсын геологийн төв лабораторийн одоо хэмжилтийн үрдэн хүлээн зөвшөөрдөг болгочихсон. Тэгж ажиллаж ирсэн. Зүгээр ерөнхий бол миний одоо танилцуулга энэ одоо уран гэдэг бол цасрын идэвхтэй ашигт малтмал байгаа. Тэр утгаар бол энэ газар дор уусган байж аргаар уран олборлно гэдэг бол ураантай усны гидрохим одоо физик гидрохим асуудал миний одоо хамгаалсан сэдв бол Монгол орны ундны усан дэх уран түүний физик гидрохим асуудлууд боломж нэгдлийн судалгааны сэдвээр хамгаалсан. Монгол орны 300 гаруй сум суурин тосгоноор явж одоо энэ ундны усан дэх уран хүнд элемент түүний физик гидрохим асуудлыг судлаж нэг жижиг хэсгээр нь бол одоо доктор хамгаалсан. Миний доктор өдөртөгчээр Монгол улсын одоо шинжлэх ухааны гавьяат ажилтан шинжлэх ухааны одоо доктор цоохоо бол Монгол Улсын их сургуулийн хим талаас бол Монгол Улсын их сургуулийн химийн техникийн эрхлэгч профессор Болорманаар ажилласан. За товчтой бол миний ажилласан түүхэн ярил бас зөндөө би. Тийм байна тий. Зүгээр харин сая таны асуусанчлан одоо уран гэдэг бол уйлах системд байдаг 100 гаруй элементийн нэг л элемент. Бусад элементээс ялгаатай нь бол цасрын идэвхтэй байгаль дээр байдаг хамгийн хүнд элементүүд буюу нэг буюу одоо
атомын тоо 92 дугаартай ийм одоо элемент. Яагаад их сонирхолтой байдаг вэ гэхээр зэрэг хүн төрөлхтөн нэг хоёр янзын цөмийн урвалыг одоо ингэж ашиглаж байна. Одоо судлаж нэг нь бол одоо ингээд ураны цөмийг одоо задлаж задралын энергийн үндсэн дээр атомын цахилгаан станц буюу цөмийн цахилгаан станцыг ажилуулж ураныг ашиглаж одоо эрчим хүч гаргаж авдаг. Энэ бол цөмийн технологийн одоо сор болсон ийм одоо ийм нийлт. Тэгээд цөмийн эрчим хүчийг гаргаж авах явцад бол урт богиностой янз бүрийн изотопууд гэж юм гардгийг. Тэдгээр изотопууд дотроос одоо жишээл богиностой изотопыг ашиглаад хүний одоо илгэнээ хорт авдар, хоргоо авдар өвчнүүдийг эхлэл зэгт нь уншилж чаддаг спектр гамма сити аппаратуудыг одоо ашигладаг. Би жишээлбэл цөмийн реглийн дарга ажиллаж байхдаа Монгол улсад анх удаа 2 толгойц спектр гамма сити аппаратыг Монгол улсын одоо улсын хэлэнгийн 1-р эмнэлэг дээр суйрлуулж за тэр бол Монгол улсад илэг шилжүүлэх, бөөр шилжүүлэх энэ томоохон одоо ажилд бас нэг томоохон компанид нэг хэсэг болж ингэж орж энэ салбарын хөгжлийг одоо урагшлуулахад нэмруулсан гэдгээр бол бахарч явдаг. Уран бол одоо ингээд ярих юм бол үнэхээр одоо нэг 100 хэдэн хүүхдэд айл байлаа гэж бод тэн дотор хамгийн одоо онцгой тийм үү одоо өндөр боловсралтай гэдэг шиг өргөн мэдлэгтэй гэдэг шиг олон талын авьяастай гэдэг шиг тэр элементүүдийн нэг бол уран. Бусд элементтэй харьцуулахад бол хүн төрөлхтөн бол гайхамшигтай. Жишээлбэл хүн төрөлхтөн чинь одоо ингээд одоо утааны гамшигт нэрвэгдэжсэн. Одоо ч гэсэн манай Монгол улсын нийслэл Улаанбаатар биш Утаанбаатар болчихж байгаа ийм үед бол утаа гаргадаггүй эрчим хүчийн шийдлүүдийн нэг бол уран. Тийм учраас бол атомын цахилгаан станц бол үнэхээр гайхамшигтай. Аимшигт утааны аюулаас атомын цахилгаан станц авардаг. Утааны аюулаас уранаас гаргасан эрчим хүч авардаг гэдэг. Ингээд ярих юм бол маш гайхамшигтай, тийм баялаг, олон талт тийм одоо элементүүдийн нэг бол уран юм байгаамаа. Цасрын үдгт ашиг итгэв чанартай. Зүгээр хүмүүс энэ уран муу сайн гэл ярьж лээдэг эсрүүцчил байдаг. Гэхдээ одоо эн чинь жишээл гал муу гэд түлхэхгүй байдгүйтэй адилхан уран муу гэд ашиглахгүй байж болохгүй. Галыг одоо хамаагүй гараа тавьчих юм бол гар түлхэгдэн үстэй. Яг тэрнтэй адилхан ураантай хамаагүй харьцах юм бол цасар идэвхийг хордлого авах эрсдэлтэй. Тэгээ эрсдлээс хэрэглэхийн тулд физикч, химч, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс олон улсын атом энергийн агентлагаас гаргасан дүрм журм үндэсний норм стандартыг барьж эрх хайх олборлого ажлыг хийх юм бол үндэстэнд хэрэгтэй. Энэ ажлыг одоо мэргэжлийн түвшинд хийж чадахгүй бол эрсдэлтэй. Ийм одоо элемент юм байгаамаа. Тийм учраас хүмүүс одоо ингээд одоо уран бол хүмүүсийн хэлдгээр одоо зүгээр фингшүү шиг шашин биш. Уран бол шинжилгээний асуудал юм а гэдгийг бол ялгаж салгаж ойлгох шаардлагатай гэж өнөөдөр одоо Монгол улсын үндэсний одоо радио телевизийн студиэс бол хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Та бол нэлээд гоё уран гэж юу вэ гэдгийг бол бүр ингээд задлаад. Ер нь миний эхний асуулт энэ байсан юм. Уран гэж юу вэ гэж танаар тайлбарлуулахыг хүсэж ийла. За одоо тэгвэл хоёулаа цаашаа яриагаа үргэлжлүүлье. Энийг би бол бараг л 1-р ангийн хөгжгөл юм асууж магадгүй. Гэхдээ бид нар чинь ингэж уран гэдэг талаар саяхнаас л сонсож байгаа. Эсвэл химийн хичээл дээр л нэг ийм юм байд юм байна гэж халтхан л сонссон шүү дээ. Өөр бол цаашаа илүү л авшруулж бол мэдэхгүй. Уран одоо энэ байгалийн түүхийн эд маань ямар хэлбэрээр байгальд оршдог юм? Зүгээр байгалууд ингээд металл хэлбэрээр байж идэг. Ер нь бол уран 3O8 гэдэг ийм эсэл маягтай байдаг л да. Байгаль дээр бол ингээд янз бүр эрдэс маягтай байдаг. Тэндээс нь салгаж авахад уран 3O8 болдог. Энийг бол байгалийн уран гэж нэрлэдэг химийн томьёогоор. Энийг дахиад цаашлуулад одоо ингээд одоо цөмийн одоо тодорхой циклд оруулаад цөмийн түлш болгодог. За тэгээд түлшийг одоо хэрэглэснээр бол цөмийн хаягдал үлддэг. Хүмүүс бол цөмийн хаягдал гэхээр зүгээр нэг Монгол хүний тархинд хаягдал гэхээр хаягдал гэж бодоод байгаа. Хог хаягдал шиг. Хог хаягдал гэж бодоо. Эн чинь цөмийн зэвсгийн түүхий бол эд болдог. Ийм одоо
элементүүдийг тэнд үлддэг тий. Нөгөө талаасаа бол энэ цөмийн түлшийг бол дахин боловсруулад эрчим хүч гаргаж авдаг. Тэгэхээр яг хуу доо хаягдлагаас илүү энэ стратеги ач холбогдолтой ийм одоо хаягдл үлддэг юм байна. Гэхдээ 100 кг байгалийн ураанаас одоо 1 кг хөрөхгүй нь тийм ээ түлш болдог. Бүр дахиад бараг 100 г хөрөхгүй л түлш одоо энэ цөм хаягдл болдог гэсэн үг. Тэгээ хаягдл гэхээр хайчдаг юм биш. Тусгай нормчнаар хадгалдаг. Тэрнийг одоо ингээд дахиад цөмийн зэвсгийн түүхэд болгоод хэрэгэлдэг байх нь байна. Тэрнийг одоо дахиад шинээр одоо түлш болгож дахин боловсруулах энэ ажилд бас хэрэгэлдэг байх нь байна гэдэг бас. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл нөгөө монгол хүн хэлдэг штэ. Малын амьсгалан хүртэл ашигтай. Амьсгалаас бусдыг ашигладаг гэдэг шиг уран бол ерөөсө бүх зүйл нь хүн төрөлхтний хэрэгтэй. Гэхдээ маш хэрэгсэлтэй учраас энд бол нөгөө энэ сүсэг бишрлэр биш, улс төрөөр биш. Яг мэрэгжлийн хүмүүс, физикч хэмж хүмүүс энийг одоо эрх хайх, олборлох, боловсруулах, ашиглах одоо бүх цэхэлтэнд оролцох шаардлагатай байдаг. За цөмийн одоо энерги гаргахт бол тэнд бол зөвхөн физикч байхаас гадна одоо магадгүй энерги зардаг эдийн засагч байх хэрэгтэй. Тэр орчинд үйлчилдэг одоо зөвхөн физикч нэг 10% байлгад бусд нь өөр мэргэжлийн хүмүүс хэрэгтэй болдог. Ингэжээж одоо сая одоо ингээд одоо юу гэдэг хүн төрөлхтөнд хэрэгтэй энэ үйл болж байгаа юм. Зөв. За тэгвэл урааныг одоо олборлох процесс ямар аргаар, ямар процессор явагддгийм бэ? За урааныг бол дэлхийд дээр бол үндсэндээ 2-оос 2 янзын аргаар, далд аргаар одоо ингээд газрын үнэ аргаар за нөгөөх нь бол одоо далдуур нэгдүгээрх нь далд уурхаа, нөгөөх нь ил уурхаа. Гуравт нь бол газар дор уусан баяжуулах гэдэг ийм аргаар олборлож байгаа. За газар дор уусан баяжуулах арга нь бол одоо дэлхийд дээр нийт олборлож байгаа урааны 10 одоо 56-аас 62 орчим хувь нь бол газар дор уусан баяжуулах аргаар олборлож байгаа. Монгол улс ойрын ирээдүйд Франц Монголын хамтарсан бадрах энержи төсөлтөөр бол энэ газар дор уусан баяжуулах аргаар олборлохоор төлөвлөж байна. Энэ юу хэлж байгаа нөхөд зэрэг газар дор уусан баяжуулах энэ арга нь бол sandstone type буюу одоо ингээд элсэн чулууны ордод таардаг аргыг хэлж байгаа. Тэгээд бол энэ аргыг бол энэ хэрэглэнэ. Өөр ил аргаар хэрэглэх боломжтой. Жишээлбэл Монгол улс бол анх удаа ураа олборлож байгаа орн бол биш. Социализмын үед Орос улбаны улс одоогийн хуучмал зөвл социалист бүгдээр хамтдах Орос улбаны улс гэж байхад дорн тураан дээр бид нар ил болон газрын одоо юуны газар доогуур одоо тий үнэн уурхай маягаар ашиглаж исэн. Тэнэс гарсан хөдрөө бол Орос улбаны улс руу шууд тээвэрлэж гаргаад тэнд боловсруулж исэн. Ингээ утгаар зэрэг бид нар бол гинт өнөөдөр урааны тухай ярьж байгаа биш. Социализмын үед Монгол Орос улс хамтраад ураа олборлож исэн. Хүн төрөлхтөн уран гэж зүйлийг мэддэг болоод 100 гаруй жил болж байна. Мэрэг хүрийгээд эрдэмтэн байна тий. Ингээд анх нийсэн эрдэмтдийн нэг байна. Ийм учраас бол одоо ингээ бид нар бол одоо дунд сургуулийн физик хим дээр маш тодорхой байдлаар энийг зааж өгөх. Өөрөөр хэлбэл физик химийн хичээлийг бол заавал үзэх сургалт хичээлийн ангилд оруулахгүй болохоор чинь одоо сүүлийн үед нэг ингэ сонголтоор хийхээр физикийн аагүй, алгебрын аагүй хүмүүсд орж ирээд жишээлбэл одоо юу гэдэг сэтгүүлийн ангид бол алгебрын аагүй, физикийн аагүй зүгээр монгол хэл бус тийм үү? Нийгэм одоо юу гэдэг ийм өгөөд ороод ирчдэг. Гэтэл сэтгүүлч гэдэг чинь бол өөрөө ингэ нийгмийг гэгэрүүлэх мэргэжил байгаа учраас сэтгүүлчийн ангид ордог хөөгдөж гисэн математик, физик, химиг заавал үзэх хичээлийн ангилд оруулах шаардлагатай байна гэж хувьдаа бол үзэж байгаа. Жишээлбэл баруунд бол хуульч хүн бол эхлээд наан одоо физик, химч гэдэг нэг юм мэргэжтэй болсны дараа хуулиар сурдаг. Тэрэн шиг одоо ингээд сэтгүүлч болох хүүхд бол эхлээд физик юм уу, хим юм нэг юм байгалаа ухааны эсвэл аль нэг мэргэжилтэй болчоод тэгээд цаашаа гэх юм бол физик төгсөөд орсон хүн физикийн чиглэлээр дагнасан, эдийн засаг төгсөөд сэтгүүлийн ангид орсон бол эдийн засгаар дагнаж бичдэг сэтгүүлч болох нь л дээ.
Ийм маягаар манайх бол одоо дунд сургуулийн болон их дээд сургуулийн хөтөлбөртөө шинжилэл хийх шаардлагатай байна гэж хувьд харж байгаа. За. Урааныг ямар зорилгоор хамгийн их хэрэглээд байна уу? Өмнө нь бол яг өмнө нь хэрэгжилжсэн зүйлүүд байна уу? Одоо бид нар нөгөө цөмийн цахилгаан станцаас та түрүү яриад байна шүү дээ. Цахилгаан станц. Энэ дулаан. За дулаан бол зөвхөн дэлхийн нийт одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 11% нь бол цөмийн цахилгаан станцаас гаргаж байгаа. Эндээс гадна урааныг одоо гаргаж байгаа урт болон богиностой изотопуудыг ашиглаад одоо усаар дайжих уу гэдэг хуучин ярьдаг байсан. Одоо бол одоо аж үйлдвэрийн салбар, тий, боловсрол соёлын салбар, хүнс хөдөөж байгаа салбарт бол өргөнөөр хэрэгжилж байна. Жишээлбэл одоо Орос улмын улсаас Монгол улс руу эсвэл Хятадаас Монгол улс руу бид нар ингээд үр тариаг бид нар импортлж штэ. Тэгэхээр энэ үр тарианы хог хаягдлыг ариутгах, үр тарианы одоо магадгүй өт хоргооноос салгах удаан хадгалагтай холбогдуулж цөмийн технологи ашиглаж байна. Дээрээс нь бид нар бол өдөр болгоно одоо ингээд сансар окторгуугаар гэдэг шиг онгоцоор солонгослоо одоо өдөрч бараг 5 онгоц нисэж шít Монголоос. Энэ одоо нисэж явах явцад онгоцны одоо тэр цонхны цанталтаас хэрэглэх одоо датчих тийм үү энэ мэдрэгчийг одоо жишээлбэл цөмийн технологиор бид нар одоо галаас хамгаалах мэдрэгч гэдэг нь тэр бүгд цөмийн технологи шүү дээ. Дээрээс нь бид нар хил гайлаар орж байгаа хууль ус бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хянахад одоо цөмийн технологиг бид нар хэрэглэж жишээлбэл бид бол одоо цөмийн энергийн салбар сүүлийн одоо 10 жилд Америк нэгдсэн улсын одоо батлан хамгаалах 2 дугаар шумтай хамтраа бид нар хил гайлууд дээр хууль ус бараа бүтээгдэхүүний хяналтыг тавих зориулж мониторингууд тавьсан. Засварын мониторингууд энэгээр дамжуулаад хил гайлаар хууль ус бараа бүтээгдэхүүн орж байгааг хяндаг болсон. Зөв. Бид нар онгоцоор буугаад хөрөөд ирэхээр нэг цүнхийг нэг юм доогоор оруулаад байгаа юм байна. Тэр чинь бол далдаг хардаг далаалам гэдэг шиг дотор нь байгаа хууль ус бараа бүтээгдэхүүн байнаггүй гэдэг шууд бид нар таны бидний оролцоог хинжээ гэсэн үг. Дээрээс нь одоо судалгаа шинжилгээний салбарт те одоо магадгүй түүхч хүнд хэрэгтэй байна уран. Яг тэгэхээр тухайн одоо олдсон ямар нэгэн олдвор болон дээжийн насжилтыг тогтоогоод манай эртний үед юм уу 700 жилийн өмнө юм уу 150 жилийн өмнө юм гэдгийг нь бол одоо тэр насжилтыг тодорхойлоход бол цөмийн технологи тэрнэнд ураанаас гаргасан изотопуудыг бол ашиглах жишээтэй. Гэх мэтчлэн нь бол ерөөс энэ урааныг ашигладаг. Жишээлбэл Монгол бол хөдөөж орно. Малын өвчлөл, эмчилгээнд тэрчгтэй цөмийн технологиор суурилсан тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. За жишээ юу болох вэ? Одоо малын мэлзэн гээд янз бүр өвчнөд шүү дээ. Бүгдээрээ л адилхан одоо вирусын гаралтай ч юм уу эсвэл бактерийн гаралтай өвчнөд шүү дээ. Ялангуяа халдварт өвчнөг бол ямар вирусаас үүдэлтэй, ямар бактериас үүдэлтэй, бактери вирус ямар хэвшилтэй байна гэдгийг тогтооход бол цөмийн технологиор суурилсан онцлогоо тоног төхөөрөмж. Жишээлбэл би бол элэгний хорт тавдар тусаад үхээд усаад дэвшээд буцаад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр би яадаг вөхөр зэрэг намайг одоо энэ онцлогоос аваад эмчлэх, хагалгаа хийх, хагалгааны дараа цусын шинжилгээ хүртэл бүгд цөмийн технологиос хамааралтай, өндөр технологиос хамааралтай болчихсон. Энийг бид бол ингээд өдөр тутам ойлгож ингэж анхаарч одоо CT үзүүлнэ гэдэг тэр чигтэл цацраг шүү дээ. Тэ? Томографт үзүүл, MRI үзүүл. Цацраг. Шүдний эмчд очлаа, шүдний зураг авъя гэж байна. Тэр юугаар авч байгаа? Цөмийн технологи тэр дунд ураанаас гаралтай одоо ингээд тийм үү? Эрентхийнээр л авчих шүү дээ. Шүдний гажиг засал. Хүүхд гидсэнд байхдаа одоо ургийн гажигтай байна уу гэдгийг төрхөөс нь онцлуулсан. Ингээ бодохоор энэ цөмийн технологигүй юм хорвоо ертөнцид байхаа болсон. Энийг хүн нэгдүгээр мэрэгжлийн хүнээс асуух хэрэгтэй, хоёрдугаар ойлгох хэрэгтэй, судлах хэрэгтэй, тий. Энэтэй холбогдуулж би жишээлбэл залуучуудыг ингээд шинжлэх ухаанд дурлуулга, нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлэх зориулж, физик шөнийхөө хувьд бол одоо ингээд ямар нэгэн том ягүүгээр цаана ямар физик вэ? Тэнгэр ягаад дуурдгийг, газар ягаад хөдөлдгийг, шат яаж ажилдгийг, тийм ээ? Гэх мэтлээ одоо ингээд нэг
хорвоо дээр болж байгаа үзэгдлийн цаад физик мөн чанар ийг одоо тайлбарлаа би өөр 80 орчим шинжлэх ухааны бие даасан нэтлэлийг нурын тагшөөр YouTube бүгдээр жишээ хийж байгаа жишээ Тийм, таны тэрийг үзэхэд амар сонирхолтой байдаг байхгүй юу? Маш их сонирхолтой. Зүгээр ингээд нөгөө анхан шатны мэдгэдэгхүүнийг ямар гоё өгч ин тэр. Өөрөө тайлбарлаад та бас нөгөө зочдод өөр завчиртай. Тэр шинжлэх ухааны нийтлэл нь бол тусдаа 80-ыг хийсэн. Зочдыг бол бас урьж авчирж дандаа эрдэмтэн хүмүүсийг урьж оруулдаг. Тэгээд жишээлбэл одоо юу гэдэг нь биологч хүнийг авчираад биологийн одоо янз байдлын тухай фотоволтаик одоо магадгүй өөр цэрэг тэгш хүчний хүнийг авчираад фотоволтаик хавтан хэрхэн ажилдгийг тий. За магадгүй энэ 4 дахь цахилгаан станцыг авчираад энэ нүүрсийг төлж яаж эрчим хүч гаргаж авдгийг гэдэг ч юм уу ингэ тухайн хүний судалсан ажилласан салбараар дагнаж одоо мэргэжлийн өндөр түвшинд эрдэмтдтэй ярилцлага хийж байгаа. Энэ бол бас хүмүүс жишээл Каван энэ жил бол дэлхийн квант физикийн жил. Сая одоо Нобелийн шагналыг квант физикийн одоо туннелийн онолоор авж штэ. Тэгэхээр энэ квант физикч хүнтэй уулзал квант гэж юу юм? Квант физик цаад мөн чанар юу юм гэд ингээд ярих жишээтэй. За, ураны одоо хоёлаа эргээд уран руу хараа. Ураны нөөцийг нь нөөц гэж яриад идэг штэ. Нөөцийг нь яаж тодорхойлох юм болоо? Тухайн улс нь бол нөгөө эрдэс байлгын нөөцийг бүртгэж авдаг ийм механизмтай байдаг. За Монгол улс бол одоо ингээд хайгуул шинжилгээ хийгээд хийсэн хайгуул бол улсын одоо эрдэс байлгын мэргэжлийн зөвлөлд очиж тайлагнаад тэгээд бүртгэж авдаг. Монгол улс бол одоогор бол 183 орчим мянган тонн ураны нөөцтэй батлагдсан нөөц. Энэгээр бол дэлхийд ихний одоо бид нар дэлхийн одоо нийт ураны батлагдсан нөөцөө 2% бол бид нар эзэлж байна. Манайх тий. Ойрын ирээдүйд бол бид перспектив буюу одоо ирээдүйд тогтоогдож болох нөөц бол ойролцоогоор 1.5 одоо 5 сая тонн байна гэж байгаа. Тэгээ саяхан бол монголчуудын хийсэн геологи хайгуулууд үрдэнгүүдийн ойрын үед одоо магадгүй улсын нөөцөд хүлээж авахд бид нар дэлхийн ураны нөөцийн 5 орчим хувийг эзлэхээр тийм одоо прогноз ирээдүй бол байна. Үнэхээр Монгол бол гайхамшигтай бид нар ингээд ийм өвөг дээцээс биднэрт тий өгөөмөр сайхан эрдэс баялагын нөөцтэй ийм их орныг одоо бид нар өвлөж үдээжээ. Гэтэ дэлхийн хаа сайгүй л эрдэс баялаг байгаа. Хаа сайгүй л уран байгаа. Хаа сайгүй л одоо эрдэс баялаг байгаа. Гэхдээ тэр газар дор байхаараа тэр бол зүгээр эрдэс баялагын нөөц байна. Нөөцөнд технологи, мөнгө төгрөг хийгээд унаа машин авчирээд ухаад төгөөд гаргаж ирээд тэрнийг худалдаж борлуулж сая баялаг болдог. Энэ үеийг бол ялгаж ойлгох шаардлагатай. Тэ. Та бас юу подкастн дээр ярьж байсан. Энийг ингээд олж тогтооно гэдэг нэг тусдаа гаргаж ирээд боловсруулна нээж тусдаа тэргээрээ бүр тэ яг ингээ ашиглаад явна гэдэг бол бүр үнэхээр одоо тэгээд мундгууд л хийх юм шиг юм тэ тэгж ярьж байсан. Ирэх хайх гэдэг тусдаа тийм үү? Ирсэн хайснагаа ингээд олборлох нэг тусдаа тодорхой хугацаа орно. Ирж хайхад орог нэг уурхай ажиллах бол ойр зэг нэг 5-10 12 жил Монголд бол хайгуул лиценз байгаа. 12 жил болно. Дахиад А лиценз авах процессмаар 4-5 жил болно. А лиценз авчид тэрийг олборлож эхлэх гэсэн. Ер нь бол нэг уулуурхан үнэхээр томоохон төсөл бол нэг 100 жилийн үйлчлэлтэй настал байдаг. Эрдэнэ үйлдвэрэгчийн тэр хэмжээний л байна. Тийм ээ? Одоо олоовот гээл одоо орд байлагч нь хайгаад орчоо тэр ашиглалтанд оруулах тусдаа ингээд маш их цаг мөнгө зардаг, технологи зардаг тийм ээ. Манайх бол өнөөдрийн байдлаар бол ихэвчлэн түүхийгээрээ бүтээгдэхүүн гаргаж байна. Жишээлбэл би бол улсын геологийн төлөө ордорт ажилласан гэж ярьж байсан. Улсын геологийн төлөө ордор бол бид нар ингээд хилээр гаргаж байгаа 1 тонн концентрац дотор хичнээн хэмжээний алт байгаа юм, хичнээн хэмжээний зис байгаа юм, хичнээн хэмжээний одоо бусад одоо ашигт малтнуулууд байгаа гэдгийг тогтоож өгөөд тэрнийг нь бол гайлын төлөө ордортоо харьцуулаад тэгээд улсын одоо эрдэс сан биш сангийн ам одоо тэрнийг бодоод гайлын татвар авдаг. Бид нар бол одоо ингээд эрдэнэ төвлөрөөс бол түүхийгээр нь ихэнх тохиолдолд түүхийгээр нь концентрац гаргаж байна. Нүүрсийг ч гэснээр боловсруулахгүй гаргаж штт. Зүүн Монгол улс яах ёстой вэ гэхээр зэрэг эрдэс баялагийг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргадаг ийм бодлогыг бол урт хугацаанд хэрэгжүүлж байгаа. Энийг бол эрчимжүүлэх шаардлагатай.
одоо социализмын үед бол манайх бол хөдөөж авахаас хамааралтай эзэн засагтай байсан бол одоо манай эдийн засгийн бүтцээ өөрчлөгдөд бараг 70 80 90% нь уул уурхагаас хамааралтай болсон. Гэхдээ хамааралтай болохдоо бол түүхийн эдээс түүхийн эдийн хангагч урам болчиход байна. Бид бол түүхийн эдэ боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг ийм үндэстэн болохын төлөө бодлогоо өөрчилж маш уртдаа шинчилж ингэж одоо олон нийгмийн өсвөрт ийм эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээрээс нь бид нар бол хоёр улсаас эрчим хүчнүүд хараат байна. Тухайн хоёр бол нөгөө гаднаас эрчим хүчнүүд хараат улсад үйлдвэрлэл хөгждөггүй, томоохон аж үйлдвэр хөгждөггүй, томоохон аж үйлдвэр хөгжихгүй болохоор зэрэг жижиг одоо дунд үйлдвэрүүд бас хөгждөггүй, экспорт гаргаж чаддаггүй. Ийм бэрхшээл байдаг учраас эхлээ бид нар бол эрчим хүчний гаднаас аваар хамаарлаа багасгах хэрэгтэй. Жилд одоо 2-300 сая доллар хятадас импортлж чинь цахилгааныг 2-300 сая доллар гэдэг чинь хэдэн тэрбум гэдэг нь мэдэж байгаа. Оросоос бид нар одоо заримдаа хамааралтай байна. Тийм учраас бид нар бол энэ Оросоос эрчим хүчнүүд хамаарлаа багасгах хэрэгтэй. Өөрийнхөө нэг сая тонн ийм одоо газрын тус олборлолдог хэрнээ гаднаас импортлдог ийм улс бол хорвоо дээр манах зүйр байхгүй. Ийм байж юус болох. Дээрээс нь бид нар тийм өөрсдөнд байгаад байдаг. Хил хязгааргүй их газар дурууд ингээд метан хий байна. Энийгөө авчирал хотын төвд бид нар зүгээр ингээд өчөөхөн 5-10 хүрэхгүй хувийг л бид нар Улаанбаатар хотод авчирал утаанаас салах бүрэн боломж байна. Энийг бид ашиглах ийм технократ ийм одоо манад одоо ийм шийдвэр гаргачихдаг хэрэгтэй байна. Дандаа ингээ популизм хийдэг улс төрчдөөс одоо Монгол улс одоо салах цаг болсон гэж би зүгээр эрдэмтэг нөөд бол бодож байна. Зөв. Би ч гэсэн санал нэглэн л да. За энэ хоёулаа түрүү нөгөө нөөцийн талаар ярьж байгаа шүү дээ тий. Тэгээд ярьсан нөөц Монгол улсад болоод дэлхийн техник нэг жоохон дуртатах юм. Дэлхийн энэ ураны нөөцөөр тэргүүлдэг ямар улсууд байдаг вэ? За. Дэлхийд ураны нөөцөөр тэргүүлдэг Австрал, Канада, Казахстан зэрэг улсууд байна. Орос, Хятад ч бас ураны нөөцөөр их ихний хэдэн байранд орж байгаа. 27 жилийн өмнө Казахстан Монгол хоёр нэг газраас эхэлсэн. Казахстан дэлхийн хамгийн том уран экспортлагч болсон. Манайх бол одоо экспортлох гэж ядаж байгаа. Тэ? За хүмүүс ураныг одоо олборлон эсвэргүүцдэг хүмүүс байна. Яг тэр хүмүүс бол яг чөлөөт нийгэмд амьдарч байгаа учраас тийм эрх нь бол байгаа. Гэхдээ үндсэн хэмжээний стратеги хэмжээний энэ төслийг бол эсвэргүүцэх бол зарчмаараа нэгдүгürt буруу. Хоёрдугürt энэ уран олборлон Монгол сөнчнө гэж яриад байгаа. Тэр одоо уран чи хортой юм болвол тэр хортой юм худалдаа аваа хийж талрах хэрэгтэй ш нэгдүгürt. Хоёрдугürt Монголоос гадна одоо яг уран экспортлдог 15-6 бодиттой экспортлж байгаа орн байна. Экспортлогдож тэндээс олборлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр бусад орн яагаад сөнөхгүй Монгол сөнөх гэдэг. Мэдхгүй эсгүүцж байгаа бол энийг гэгэрүүлэх хэрэгтэй. Ойлгуулах хэрэгтэй. Таниулах хэрэгтэй. Гэхдээ энэ зүйлийг бол өнөөдрийн хүмүүст байхаас гадна 10 жилийн сургуулиас нь маш сайн ойлголт өгөхгүй болохгүй юм байна. Энэ зөрүүлж одоо боловсрлаа яа. Тэ? Хүртээмжтэй боловсрал. Дээрэс нь үгүй бодиттой боловсрал. Дээрэс нь одоо жишээлбэл сонголтоор үздэг энэ асуудлаас болоод тэр хийм бийцийг сонгохгүй болохоор зэрэг байгалийн зөв тогтлыг ойлгодгүй энэ хүмүүс нийгэмд гарч ирээд өөртөө таалагдвал зөв гэж боддог, таалагдахгүй буруу гэж боддог. Ийм судалгаа шинжилгээний одоо арга зүйгүй ийм хүмүүс бий болоод байгаа учраас энэ багаас нь судалгаа шинжилгээний арга зүйтэй байгалийн ухааны одоо өглөөрөхтэй ийм чиглэл одоо сайн анхаарахгүй боловсрал 12 жил засгаас мөнгө гаргаад засгаас гэдэг чинь бидний татврын мөнгө шүү дээ. Гаргаад сурж байгаа энэ хүүхдүүдийг гарч ирээ ядаж энэ үндсэн хэмжээний стратеги ач холбогдол төслийг эсрүүцдэггүй ийм иргэн болгож хүмүүжлэхэд бас анхаарах шаардлагатай. Аж үйлдвэрийн салбар, эрүүл мэндийн салбар, уул уурхай хайгуулын салбар гээд бүх салбарт энэ цөмийн технологиг уранаас гаргасан богино урт настай изотопуудыг одоо дээрээс бид нар энэ гарч байгаа компьютер энэ цахилгаан машинд бол энэ газар хуур элементийг хэрэгжилж байгаа. Тэгэхээр ийм дэлхийн өдөр тутам хэрэгэлдэг энэ зүйлийг ашиглахын эсрэг
олборлохын эсрэг, энэ худалдахын эсрэг байна гэдэг бол энэ үндэсний одоо эдийн засгийн одоо бодлогын эсрэг. Төрөөс засвар гэдэг дагчд бол цөмийн энергийн талаар баримтах бодлого хуулийг хэрэгжүүлэх эсрэг явж гэнэ гэсэн үг шүү дээ. Энэ ураны нөөцийг ил хилдэггүй гэж би сонслоо л да. Бас ингэж нууцлдаг юм уу, яадгийн бүрэн тогтоодгүй юм уу, ямар учир байна энд? Тэгээ цэргийн тэр том юунд ашигладаг болоо тэгдэг юм уу? Яад юм бол? Яг хуучин бол одоо энэ хоёр систем зөрчилтөний үед тиймэрхүү юм зүйл байсан. Одоо л бид нар ардчилсан болсон, нээлттэй болсон, энийг бол ил хилдэг болсон. Нууцтайгадах юм бол байхгүй. Дэлхийн нийтээрээ л нээлттэй байдаг болсон. Яг энэ ураны хөрөнгө оруулалтын хэрэг бол их хүчлэн тийм одоо ингээд нууцаар далдвар хийчдэг байсан. Сая бол Францтай хамтарсан бадрах энержигийн одоо газар дөрвөөсөн байжуулах аргаар одоо ингээд зөвч яваа төслийг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын засгийн газар үндсэн аюулгүй зүйлээр оруулж батлуулаад ингээд улсын хурлаар очиж ингээд сайшаагдаад дэмжигдээд ингээд анх удаа парламент дээр ураны хөрөнгө оруулалтын гэрээг нээлтийг хэлсэн орноор Монгол улс одоо ингэж одоо Монгол улс болсон. Манай энэ жишгийг бол олон орн авч ашиглахаар биднээс туршлага судалж байна. Тэгэхээр одоо нуугаад авах бол огт шаардлага байхгүй. Харин тэр одоо ингээд цөмийн технологийн тийм үү? Одоо энэ технологийн нууц нь бол тусдаа асуудал. Нөөцийг бол нуугаад авах нь ерөөсөө ямар ч шаардлагагүй болсон. Харин яаж одоо цөмийн түлш гаргаж авдаг юм? Яаж одоо атомын одоо цөмийн бомбог гаргадаг? Яаж одоо бусад одоо эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг урт угнаас изотоп гаргаж өгдөг. Энэ технологи нь бол тусдаа тухайн улсын нууц болоод ноу-хау болоод мөнгө төлж авах шаардлагатай болж байна. Одоо манай Монголд яг ураны яг тэр нөөц байгаа газрууд гэвэл хаана байх вэ? Олон газар биш үү? Ер нь бол ингэж дэлхийн хаасайг л ураны нөөц байгаа. Монгол бол хаанаас чамаагүй ингэ нэг тонн зүгээр одоо танаа үндсэн телевизийн үүдээс гараа 1 тонн одоо юу гэдэг шороо авахт энэ нэг 10 гаруй 20 гаруй нэг 5 10 гаруй байж л. Тийм үү? Тийм хаасаагүй. Жишээлбэл бид нар бол ингэ цацрахын фон дотор амьдарч идэг. Тэгвэл ягаад заавал тэр газраас гэж ингэж тэр чинь бол яг эдийн засгийн ач холбогдолтой ухвал их гарахгүй ядаж тийм үү гаргасан мөнгөө бариад балансаа барь. Тэрнээс илүү ашигтай улсаар ашигтай байх нэг уурхай болгоц хэмжээний ураны нөөцтэй газрын тухай яриаг хэлж байгаа. Тийм учраас бол одоо хондоо жишээлбэл та тарсан газраас нүүрс ухтгүй үстэй. 5 толгойг сухна гэдэг шиг л 5 толгойд яаж байгаа. Нүүрсний нөөц байж байгаа байхгүй. Одоо энэ тэгвэл байгаль орчин талаас яривал энэ уран байгальд тийм их одоо яах юм олборлохлоор ингээд байгаль тийм сөргөөр нөлөөлдөг юм уу? Нөлөөллөө гэвэл яаж нөлөөлдөг юм бол? Тэгэхээр аль ч уурхай одоо байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй. Уран уурхай ч гэсэн хамгийн бага сөрөг нөлөөтэй байхаар техник эдийн засгийн үндэслэн боловсруулж олборлолдог. Одоо магадгүй энэ аяган дотор одоо уран байна гэдэг энэ хэмжээнд уран байна гэж бодох юм бол энэ хэмжээний энэ дотор ураантай орчин байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ураантай орчин л бол сүү хийсэн ч ураантай орчин болдог, техник орчин болдог, ус хийсэн техник ураантай л орчин болдог. Ураантай яг тэр олборлох хэмжээний ураантай орчны усыг уран олборлохоос өөр юунд ч олборлож болдгоо дэлхийн стандартад. Угаасаа өөр нь олборлож болдгоо. Тэгэхээр ураантай газрын усыг тэр орчмыг нь бол уран олборлоход ашигладаг. Газар дуруусан байж болох аргын одоо нэг зүйл нь бол энд байгаа. Ер нь бол нөгөө өөрөөр хэлбэл олборлохоос хэмжээний ураантай байна гэдэг нь тэр орчин бол цацрагын эрсдэлтэй, цацрагын аюултай. За дээрээс химийн аюултайгаа орчин байна гэсэн үг. Тэнд бол одоо ингээд олборлох хэмжээний ураантай байх бол тэнд очиод гүгээд огт шаардлага зөөхөн цөмийн болон цацрагын хяналтын олон улсын стандарт, үндсэн норм норматив, цацраг гэдэг ашигт малтмалыг эрх хаах, олборлох одоо улсын стандарт тийм үү? Ингэж мөрдөж ажиллах шаардлагатай. Түүнээс бол хин нэг дуртай нь бол ураанаар тоглож болохгүй. Ингэх юм бол мэрэгжлийн бус хүн уран газраа ураа тогловол энэ бол галаар тоглож байхдаа адилхан зүйл болно. Тийм учраас бол тэрнтэй адилхан
мэрэгжлийн мөсгөн уран эсэргүүцнэ гэдэг бол өөрөө бас галаар тоглож байгаатай адилхан зүйлээ. Тийм учраас бол энэ мэрэгжлийн хүмүүсийн үгийг сонсороо. Мэрэгжлийн хүмүүс нь бас мэрэгжлийн этиктэй байх шаардлагатай. Тэрнийг бол энэ тийм амар зүйл бол биш. Гэхдээ амаргүй зүйлийг бол мэрэгжлийн хүмүүсийн одоо энэ хүмүүс үндэсний стандарт, олон улсын стандартыг дагж мөрдөж ингэж эхлэгт хамгийн бага хохиролтой эхлэгт ээлтэй байдлаар олборлох шаардлагатай. Энэ шаардлага бол зөвхөн уран биш, нүүрсэнд ирж ялгаагүй тий одоо энэ зэстэр ч ялгаагүй л ийм шаардлага тавьж байгаа. Газар дор улс ажиллахаар тэнд одоо хөхөр ашиглана гэж байгаа. Тэр хөхрийг бол чи Эрдэнэтээс авъя гэж байгаа. Тэгэхээр Эрдэнэтэд чинь ил задгаа хөхөр хэрэгжилж илээдэг байх нь шүү дээ. Тэгэхээр бол Эрдэнэт хөхөр хэрэглэхээр зүгээр байдаг. Тэр дорногууд хэрэглэхээр зүггүй болчдөг ийм логикгүй байж болохгүй. Манай олборлчлоо. Олборлсон хог хаягдлагаа түрүү хоёлаа эхлээл ярьсан. Тэрийг яаж устгадгийг болоо. Тэр бас их сонирм. Байгалийн ураны хог хаягдлагад хэмжээнд угаас байгаль дээр байсан зүгээр эрдэсэл байгаа байхгүй. Тэгэхээр чинь эсрэгээр урааны аваа явахар чинь тэр тийм үү хортой хэсгийг уран ч хортой бол хортой хэсгийг аваа явчих байгаа байхгүй. Хоёр дахь аваа тэр буцаад нөхөн сэргээх стандарт гэж байна. Тэр стандартаа бариад тэр асуудлыг бол тухайн үед нод ингээд одоо хүчтгч тий. Одоо нөхөн сэргээх байгалийн жамаар нөхөн сэргээхэд аргачлалууд байна. Тэр аргачлалаараа ингээд нөхөн сэргээх явах боломжтой. Хамгийн аюултай хог хаягдл юунд байдаг вөхөд зэрэг тэр цөмийн түвшний хаягдл. Юу нь аюултай вөхөд зэрэг цасаргийн болон өндөр түвшний одоо хадгалахад эрсдэлтэй цөмийн зэвсгийн төвхөйд болдог ш. Тэнд хамгийн том эрсдэл нь байгаа юм. Одоо тэгэл хүмүүс айгаад энэ нэг хог хаягдлын яах юм. Одоо тэгэл тэр хавийн мал амтнаа ингээд устдаад байгаль сүйдээд яасан гэл. Тийм ийм л юмнаас л айгаад ах шиг байна гэж би бас юм мэдхгүй байхаас хүн бол мэдхгүй зүйлээс хүн айдгаа. Тийм одоо аюултай байсан бол бусад оронд тэр аюул нь ягаад илэрхгүй байгаа юм бэ? 10 Монголоос гадна 10 хэдэн орн уран олборлоод экспортлоод шүү дээ. Тэнд ягаад хүн сүнчихгүй, тэнд ягаад мал өгчихгүй байгаа. Олон улсын стандартыг барьж байгаа л байгаа. Тэгээ би бас нэг энэ юунаас одоо сонирхолтой ч гэх юм уу одоо аймаарч гэх юм уу юу гэх юм. Нөгөө хуучин бас жишээ нь бид нэр Чернобыль гэж одоо мэдэрч шүү дээ. Яагаад сүнчөө энээс болоод маш том аюул учирсан шүү дээ. Олон хүмүүс өгсөн гэл ингээл яриад байдаг. Энийг бас асууя даа гэж бодож байлаа. Тэгэл байх. Тий. Би өчтөр одоо 86 онд байдаг шиг санагдчих. Би өчтөр одоо ингээд автостор нас барсан хүмүүсийн статистик харж илээ. Дэлхийд дээр цөмийн ослоос шалтгаалж одоо жилдинд хүмүүс нас барсан. Тэр дэлхийд дээр хоёр цөмийн одоо том осл болсон. Нэг нь тэр нөгөөх нь бол Чернобыль, нэг нь тэр Чернобыль болсон. Тий, Чернобыльд болсон. За нөгөөх нь бол Фукушимад болсон. Тий, Фукушима. Фукушима тэнд бол цөмийн цунами болсон. Цунамигаас болж 20,000 хүн нас барсан. Цөмийн станцаас болж нэг ч хүн нас бараагүй. Цөмийн технологийн мэргэжлүүд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг 7 балын газар 7-8 балын газар хөдлөлтөнд цөмийн станц аюулгүй ажиллаж болох юм байна. Энэ бол Фукушимагийн ослол бол Монгол цөмийн энергийн салбар шинэ үеийг авчирлаа гэж тодорхойлсон. Гэтэл та нар одоо яг жинхэнэ аюул юунд байна вэ гэхээр архиус тамхи татаж болгоомжтой усаас бол жилд зөвхөн нэг жил болгон хамгийн багадаа 1 сая хүн амнаас алдчих дэлхийд дээр автослоос болж. Харин одоо ингээд баг цөмийн технологи нэвтэрч эхлсэн цөмөөслөөс болж одоо 1000 хүн тийм үү одоо тэрнтэй харьцуулахад бол цөмийн одоо технологиос болж хүний амин эрстэй тэр нийгэм төвчөөс хохирлол баг байхгүй гэж ойлгож байна. Тэгэхээр тэндээс бол ямар нэгэн том алдаа одоо алдаанаас бол сургамж хүн төрөлхтөө авдаг. Тэндээс сургамж аваад цөмийн одоо аюулгүй байдлыг хангах төвшин бол одоо 4-5 дугаар үедээ орчихсон явж байна. Одоо бол цөмийн станцаас болж дэлбэрээд хүн амтныг алаа талаадах ийм эрсдэл бол баг 0 руу явж байна гэдгийг бол дахин хэлэх хүсэж байна. Тэр үед бол анхны одоо цөмийн станц байсан. Тэнд дээр ослог арцыг хөлн зөвшөөрөх хэрэгтэй. Тэндээс хойш хүн төрөлхтөн сураад мэдээд
технологио сайжруулад хүний оролцоогоор атом станц ажилтдаг болоод ингээд цөмийн станцаас болж эрсдэл гарах, хүний амь насанд халдах ийм эрсдэл бол бараг 0 руугаа явж байгаа ийм магадaltaй болсон гэдэг бол хэлхийг хүссэн. Танд ирээдүйд одоо харагдж байгаа одоо энэ уран ингээд цаашаа улам ингээд олборлоод хөгжүүлээд явах тийм ирээдүй сайхан ирээдүй юу харагддаг вэ? Ер нь юу хийж болохоор жимшиг тий хөгжил хаашаа чиглэхээ дахаа жимшиг нэг ингээд харагддаг та тий. Би ингэж л хэлхийг хүсэж байна. Уран газрын хувар бол хүн төрөлхтний хөгжлийн үндэс суурь болсон ийм одоо элементүүд. Энэний эсрэг үнэгдвэл бид нар бол хөгжил хоцорно гэсэн. Хүн төрөлхтний хөгжлийн галт иргэнээс бид хоцорох уу, хөгжлийн галт иргэнд суух уу? Хүн төрөлхтний хөгжлийн хурдны онгоцон сууд сансарлуу нисэх үү, эсвэл бид нар газар дээр үлдээд тийм үү? Ингээд хинч биш болох уу гэдэг ийм одоо зааг дээр бид Монгол улс явж байна. Тийм учраас бол бид нар хүн төрөлхтөнтэй зэрэгцэж сансар утгааргыг эзэмших, хүн төрөлхтөнтэй зэрэгцэж өндөр хөгжлийг эзэмших энэ галт иргэнээс энэ одоо хурдны онгоцноос хоцорч болохгүй шүү. Энд амжил суух хэрэгтэй шүү гэж одоо уриалах хүсэж байна. Сансар окторгуугээ ярьсан. Түрүүн та нөгөө эхэлж бит хоёрын яриа нөгөө эхлэхээс өмнө сонирхогчийн пуужин тий техникийн холбоо гэд тэр талаар ярьжсэн. Та энэ талаар бас нэг жоо ойлголтыг хүмүүст манай сандуу би манай 3 хүн нийлээд сонирхогчийн пуужин техникийн холбоог байгуулсан. Сүүлийн үед та нар мэдж байгаа бол хүүхдүүд, залуучууд, одоо монголчууд өөрснөө одоо ингээд пуужин хийгээд хөөргöd байна гэд. Би сонсчихсон. Тэр хийж байгаа пуужингуудын сургалтыг бол манай сонирхогчийн пуужингийн техникийн холбоо хийж байгаа. Бид энд бол зөвлөдөг. Манай пуужингийн техникийн холбооны одоо гол багш бол сандуу багш байгаа. Манай үсгэрл дээрээс нь бид нар бол ингээд монголчууд өөрснөө пуужингийн түлшний химийг бид нар өөрсдөө хийж байна. Хөдөлгөөрийг өөрснөө ингээд тооцоог гаргаж хийж байна. Пуужингийн их биеийг нь бид нар өөрснөө хийж байна. Тэгээ бид нар өөрснөө аэродинамикийг нь бол бид нар ингээд хийж байна. Тэгэхээр бол бидний одоо ойрын үед одоо төлөвлөж байгаа зорилго болвол хүн төрөлхтөн бол сансар хот руу эзэмтгэхийн төлөөх энэ өрсөлдөөн донд явхад Монгол хөнгөлдөж болохгүй учраас бид нар сая Blue Origin гэдэг сая нөгөө сансарт нэг 3-4 эмгтэй гаргалаа шүү дээ. Тэр бол нэг ойр зэрэг нэг 100 км-ээр 100 мянган метр юм байна. Тэрэнд одоо монголчууд одоо Монголын анх одоо бид нар одоо ингээд сансарт 100 мянган метрт одоо пуужин хөөрөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид нар бол нэг 800 метр төөргсөн, 1000 төөргсөн, 2000 төөргсөн, 3000 гаруй төөргсөн, одоо 100000 төөргөхөөр төлөвлөж байна. Энэ чиглэл бол хамтарч ажиллах одоо компаниудтай бол шууд нээлттэй ажиллах боломжтой. Ингээ бид нар 100 мянган метрт пуужингаа хөөргөөд Монгол улсыг сансарт гарцтай 25 дахь улс орн болох ийм зорилготой ажиллаж байгаа. Энэ бол гайхамшигтай тийм амбиц. Хоошд бол бид ингэж чадах юм бол мэдээлэл технологи аюулгүй байдал бүрэн хангах энэ технологийн суур болж өгчртэй. Өөрөөр хэлбэл бид нар одоо хүний онгоцонд, хүний пуужинд бид нар юугаа өөрийнхөө хиймэл дагуулаа дайж явуулдаг гэсэн бол өөрийнхөө пуужинд хиймэлээ дагуулаа гаргах боломжтой болно. Ийм учраас бол одоо ингээд энэ бол гайхамшигтай ажлын нэг хэсэг болж одоо хувьд бол бахархаж байгаа. Тэгээд бол цөмийн энэ цааталд байгаа бүх физик бүх хийм нь бол тэр одоо Elon Musk-ийн хийж байгаа. Одоо хэмжээ магуулахаас биш тэр түвшнийх нь одоо хийм энэ томьёо процесс дээрээс нь одоо энэ одоо хөтөлбөр бүх юм л одоо хэмжээ магуулахаас ижил одоо төвшөнд одоо бид нар бол хийж байгаагаар бол бахархаж Монгол хүн хийж байгааг бахархаж байгаа. Бид нар бол одоо анх 1981 онд байхаа энэ гурваргчааг сансар нисгсэнээс хойш энэ салбарт бол товчгондоо гэх бол онцгой амжилт гаргаагүй. Сүүлийн жилүүдэд бид нар бол одоо ингээд амжилт гаргаад энэ Монголын бүх өндөр эрх ордыг эзэмшээ явж байгаагаар бол бахархаж байгаа. За та энэ нөгөө сонирхогчийн пуужин техникийн холбооны хажуугаар тий өөр бас сүүлийн үед хийж байгаа ажлууд юу вэ?
Зүгээр сонирхож асууж байгаа шүү би. Тий. Яг гоо бид бол одоо ингээд Монгол улс одоо сайн би хэлсэн. Түүхийн эдээс хамааралтайгаар эдийн засаг хөгжиж байгаа учраас бид нар бол эрчим хүчний хувьд бол олон их өсвөртэй ийм эрчим хүчний салбартай болох ёстой гэдэгт бол хөчөөгж ажиллаж байгаа, судалгаа хийж байгаа. Магадгүй экспортлж байгаа цахилгааныг одоо чөлөөт үнэтэй тий цахилгааны чөлөөлж чадах юм бол бид нар гадагшаа цахилгаан экспортлох боломжтой болно. Дээрээс нь нэгэнд экспортлоод жагаа бол Монголоо нийлүүлэхэд нь бол Монгол үнээр нийлүүлэх боломжтой. Дээрээс нь бол ингээд шинжлэх ухааны технологиор гарсан маш олон патентуудыг эдийн засгийн хэрэглэлд оруулах, тэдгээр компаниудыг дэмжих, олон улсын харьцааг дэмжих, Монгол улсад өсгөн боожуулах стартапуудыг гарааны компаниуд дэмжих чиглэлд ажиллаж байна. За сая бол хамгийн сүүлд шинжлэх ухааны одоо хэлбэрчүүлсэн нийтлүүдийнхаа текст, эхний текстээр нэг 20 сэдвээр одоо тэнгэр яагаад угаад газар яагаад гэдэг сэдвээр ямар нэг томьёо хэрэглэхгүйгээр 8-аас 80 настай хүмүүс үзэхээр яагаад ийм юм бэ гэж нэртэй шинжлэх ухааны хэлбэрчүүлсэн нийтлэл тэмдэглэлийн ном бол гаргасан. Өнгөрсөн жил бол одоо 800 гаруй хуудастай Монгол орны Аршаан гээд Аршааны хиймийн томьёо, байршил, за одоо эрдсийн тухай агуулсан ном гаргасан. Тэрний урд бол бид нар Монгол орны ундан устдах уран, тооны физик гэдэг хэм асуудал боломжтой гэлийн судалгаа сэдвээр одоо ном гаргасан. Тэр бол төрийн сойрхолд нэр дэвшиж байгаа. Тэгэд ингээд хийсэн ажлууд ч их байна. Гэхдээ ирээдүйд надад хийх ажил их байна гэж би бол бодож байгаа. За хоёулаа ер нь бол ярилцлагын цаг маань одоо өндөрлөх болж байна. Уран гэдэг бол миний хувьд дэндүү том сэдв байлаа. Тэгээд бас тантай ярьж байгаа нэр төрийн хэрэг байна. Тэгээ магадгүй би бас асууж энэ талаар чи ерөөсөө юу ч асуусангүй, энэ талаар ярих ёстой байсан гэж орхигдуулсан зүйл байж магадгүй юм. Тий. Танд бас нэг төгсгөлд нь бас хэлэх үг бас ч байж магадгүй. За ямар ч нэг урьж орцуулсанд баярлалаа. Нийтийн шинжилгээ ухааны боловсролыг дээшлүүлэхэд одоо танаа Монголын үндэсний яриадад телевиз анхаарч одоо ингээд зөвхөн яриадгаар уулгахаас гадна подкаст хийж байгаагаар бол одоо баяр хүргэе. Энийгээ илүү сайн үргэлжлүүлээд олон чиглэлийн эрдэмтдийг дуудаж урьж оруулахыг бол ерөөж хүсэж байна. За дээрэс нь бол энэ уран гэдэг инхээр зэрэг зөвхөн айц, зөвхөн эсрүүцэл талаасаа дандаа ингэж төвлөрч асууж байгаа. Зүүн нь бол хэрэглээ, судалгаа их олон талаас нь одоо бас энэ удаад асуусан бол талархаж байна. Ихэнх хүмүүс бол дандаа ингэж ганцхан талаас асуудаг. Тавал олон талаас нь асуусан бол талархаж байна. Зүгээр шууд хэлэхэд бол одоо би ураны асуудал бол фэнкшүү биш бол физик юм аа. Хим юм аа. Ураны асуудал бол одоо мухар сүсгээр хийдэг юм биш ээ. Энэ бол эрдэм мэдлэгээр шийддэг юм аа. Эрдэм мэдлэгээр зэвсгэлцгээ яа гэж бас уриалж байна. Ингээд ерөөсөө ингээд тийм үү мэдхгүй чадахгүй, мэдэхгүй зүйлээс айдах нь бол хүн төрөлхтний жам юм аа. Тэгэхээр өөрөө мэдэхгүй байх нь байлаа гэд энийг заавал эсвэргцэх ёстой ш мэддэг үнээс мэдж асуух хэрэгтэй, судалдаг байх хэрэгтэй, цаг үеийг өөрүүлж байна тий. Миний бас нэг хүсэж байгаа зүйл бол одоо энэ хүн төрөлхтөн уран газрын хуур хэлмэтээс бүрэн хамааралтай байгаа үед Монгол улс энэ салбарт өрсөлдөх чадвартай байхад эрдэмтэд, судлаачид хүчээ сайн өгөөсэй гэж хүсэж байгаа. Өгөхөд бол бэлэн. Энийг бол төрийн бодлого нь байна. Одоо нийтийн боловсролыг ингээд эсвэргүүцэж болохгүй гэдгийг ойлгуулах чиглэлд одоо энэ үндэсний телевизээр ажиллаж байгаад баярлалаа. Гол нь бүгдээр сайхан эрүүл байцгаая л гэж хэлэх хүсэж байна. Эрүүл байвал одоо бидний өмнө бүх зүйл байна. Тийм учраас тандаж бас эрүүлийн хөвгсөө сайн сайхан хөвгсөө. Дээрээс нь бол асуудал шинжлэх ухааны зар ханддаг хандлагатай болцгоё гэж бас уриалж байна. Тийм шүү. За, гялалаа танд. За баярлалаа. Ингээд цаг заваа гаргаад манай студид ирээд ярилцсанд баярлалаа. Танд ч бас эрүүл энхийг хүсье. Ажилд нь амжилт хүсье. За, тэгээд дараагийн удаа бас
энэ байтга олон өөр сэдвийн хүрээнд ч гэсэндээ эрдэмтэн хүний үүднээс шинжлэх ухааны талаас нь гоё тайлбарлаж бидэнтэй ярилцах байхаа гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Энэ шинжлэх ухааны талаас тайлбарлагаар явсаар биш нийгэм асуудал болчдөг учраас ингээд ерөөс ингээд олон талаас нь тайлбарлах хэрэгтэй л болдгийг. Тийм. Шинжлэх ухааны талаас бол гол 2 3 санаа л байдаг шүү дээ. Тийм цасар идэвхтэй, цасар идэвхгүй бол бусд нь бол нийгмийн асуудал болчдөг шүү дээ. Үйлдвэрлэлийн асуудалтай. За ингээд өнөөдрийн подкаст энд хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан бүх сонсогч үзэгчдэд баярлалаа. За өнөөдрийн зочноор физикийн ухааны доктор Норвин Тэгш баяр оролцлоо. Баяртай баярлалаа.